ороод ингээд октоодтай суугангууд шүүдэр цэцэг гэл ингээд байсан надад амар тухгүй байсан учраас тэгээд юу гэж шүүдэр цэцэг л байгаа юу. Би чинь бас нэг хүн штэ тий зүгээр олонний танил байгаа маань миний буруу биш байгаад байгаа байхгүй юу. Ганцаахтай болохоор техникийн зөвлөгөөн дээр таарсан. Тэгээд бид хоёр бидээ амжилт хүсээд чи бид хоёр ямар хувь тавилангаар яагаад ийм хэцүү зовлонтой шаналлтай юм дээр таардаг байна гэд ганцаахтай 21,000 шоунд орж исэн. Тэр үед бид хоёр хоёулаа бондгорч байж, тарганч байж, цатгаланч байж зүгээр хоёр иймхэн будаа өгөөд тэрийг ингээд хоёр халбгцсан чи дуусчихж байгаа байхгүй. Тэгэл ингээд нэг юм дотор гол зураал ингээд гомдоол тэгээд яг надад нэг жоохон онцгүй санагдсан хүн гавья тамирчин гэсэн. Харавлаа штэ гэсэн чинь би инээгээд харавдаг насан дээр ирсэн юм уу гэдгсэн чи харавхад нас ямар амаатай ингээд. За миний хувьд бараг 60 гаруй сая төгрөгийг зарцуулсан байсан. Надад шүүлтийн хувьд бол үнэхээр шудраг санагдсан. Өөрийнхөө одоо амьдралаар ном бичүүлж байгаа 3 бат ном. А 100 хоног бэлтэж байгаад орсон. Одоо ингээд яг бодонгууд шууд санаа алдаад. Ер нь аль нийтдээ 19 жил тасралтгүй бэлтгэл хийсэн байна. Ямар ч байсан 100 хоног миний хувьд бараг жил гарангийн хугацаанд өнгөрч байгаа юм шиг маш урт хугацаа байсан. Тэгээд хоолны дэглэм барьж ерөөсөө амьдралдаа үзээгүйсэн би чи ерөөсөө юм дуртай юм идэл зүгээр байнгын дасгал хөдөлгөөнтэй байгаа л тэгэл залуу сайхан бие урт удаанд хадгалж явна гэдэг уриатаагаар ер нь фитнес хийж эхэлжсэн. Энэ жил тэмцээнд орё гэж ер нь алт төлөвлөсөн байсан. Тэгээд тэр зарчмаараа ороод төрөлнөл гэж орсон. Тэгэл мэдээж тэхийн тулд хамгаал зүрх сэтгэл бүхэл зүйлээ дайчилж агаад сэтгэл зүгээ бэлтэж агаад тэгээд нэлээд бас шантарсан дунд нь хитэд удаа ухаалцсан, харвангаа алдсан, дээд даралт маань холдоод харавдаг насан дээр ирсэн юм уу гэдгсэн чи харавхад нас ямар амаатай ингээд. Тэгэл маш олон даваагүйг даваад тэгээ ямар ч байсан тэмцээний амжилттай дуусглаа. Миний хувьд сэтгэл маш өндөр хангалуун байна. Ер нь бол нөгөө анханасаа хизээч нөгөө амьдралдаа дэглэм барьж үзээгүй болохоор ер нь эхэлсэн цагаас л хэцүү байсан. Ялангуяа эхний 14 хоног бол надад айгүй хүнд байсан. Яг сар гаруй яваад ирэхэд бүр хүндэрж эхэлсэн. Тэгээд 2 сар өнгөрөөд ирсэн чинь бүр яг юм өөрийгөө юм хагас юм галзуу юм жоохон мангар мэдрэл маркер мэдрээл те ингээл бүх юм удаашраал яриа хөөрө холдож ойртоол баг юу хийдэг байснаа хэн байснаа баг нэрээ хүртэл марттлаа тэгэж ингэж амар юм мангар хүн шиг нэг юм тарихных нь ямар нэг хэсэг нь ажиллахгүй байгаа ч юм шиг тийм байдалд орж явж байсан. Тэгэл ингээд хоол манд багсаал. Тэгсээр хагаад яг сүүлийн тэр 10 хоногийн хугацаанд бол өмнөхүүд нь зүгээр л трейлер ээжтэй л гэж бодогдсон байлээ. Унтгаач болт юм байлээ штэ. Ер нь байнгын би амьдралдаа ер нь хоол зүүдэлж үзээгүй, байнгын хоол зүүдлээл. Сүүлийн 4-өөс 3 хоног бол тэрнтэй нэрээ юу ч ярихгүй. Айгүй амар байсан. Ер нь бол дэглэмээ тавиагүй л байгаа. Эхний 2 өдөр бол шүл ууж ядаргаагаа тайлсан. Тэгээ шүлөөр тайлах хэрэгтэй гэд. Тэгээ илүү дутуу юмнууд ерөөсөө энгийн иддэг байсан юмнуудаа идэж эхлэхгүй байгаа. Яагаад гэвэл нөө хотоод нь хүлээж авдаггүй гинэ. Яг тавилтаа зөв тавихгүй болвол тэгэл бас эрүүл мэндийн хувьд айгүй хохирдсон байлаа. Одоо цөсөө ахуулах ч юм уу тий. Одоо нойр булчирхаа өрөвсөх ч юм уу. Хотоод гэц бөөр илэг ингээ бүх зүйл нь асуудалтай болд юм байлээ. Минийх болохоор илүү нөгөө одоо эмгтээлэг галбар гэх юм уу да тий яг юм нөгөө гоо зүү талаасаа одоо fit гоо зүү гэдэг нэг ангиллал за даашинцтай ангиллал тэгээд fit angel гэд далавчтай ангиллал гэд ийм 3 төрлөөсөн. Тэгээд миний хувьд нөгөө яг ийм одоо бодибилдингийн тамирччиг тийм хүн жингийн ч юм эсвэл амар булчин ялгарсан байх ч юм уу тийм том юмнуудыг ерөөсөө шаарддаггүй хамгийн эмгтээлэг гэхдээ хамгийн нөгөө гоо зүвтэй зөв одоо биеийн пропорцтой гэсэн тийм одоо зүйлийг шаарддаг юм бэлээ. Тэгээд ер нь өөрийгөө за нэг иймэрхүү төрлийн биетэй ах та гэл энэ 3 англи руу орно гэж яг анханасаа сонгоол
Тэгээд орсон бас Пекин рүү багш нар маань оруулах гэж нилээ үдсэн. Тэгээ би үгүй гэдэг. Тэгээ яг өөрийнхөө орохыг хүсэжсэн ормоор байсан ангилтаа бэлдэж орсон. Тэгээд нөгөө өмнө нь айгүй юм том биетэй байсан байхгүй би ч нөгөө юм том булчинтай булчингуудаа ер нь томруулдаг. Тэгээд нөгөө дэглэм мэглэм барьдаггүй учраас те бүхэл юм том байлгаж яж юм нүсэр юм том харагддаг байсан бэлээ. Тэгээд сая нөгөө тэмцээний үеэр миний хамаг юмнуудыг жижиглээд тэгээд ирсэн чинь ингээ өндөр маань хүртэл нэг юм намсцсан ч юм шиг те айгүй тийм газраар нэг охин болцсон юм шиг мэдрэмж бас авсан. За миний хувьд бараг 60 гаруй сая төгрөгийг зарцуулсан байсан. Тэгээд өртөг өндөртэйг нь ер нь бол мэдчихсэн л да. Гэхдээ угаасаа л би нөгөө ардаа бүх бүтэн баг ажилласан учраас бүх хүнийхээ цалингүй өгчтэй бүх одоо зүйлсүүдээ миний хувьд ерөөсөө ямар нэгэн газартаа бартраар ажилтдаггүй. Тэгээд тэр нь бас эргээд нөгөө би биенийхээ үнэлэмжийг амар бууруулцдаг юм шиг санагддаг учраас хүн хүнийхээ хөс хөдөлмөрийг би яг үнэлж явах туртаа өөрөө ч гэсэн ер нь өөрийгөө үндгүүдүүлэх дурггүй. Тэгээд тийм болохоор 60 гараад тоогоо алдсан байсан. Тэрнээс хойш бол хоолны дэглэм уснаасаа болоод бол тооцож амжаагүй. Тэгэхээр нэг тэр орчим хавцаа бол гаргаж гэж гаргасан, орж гэж орсон. Тэгээд мэдээж манай багийнхан бас дуу нэгтэйгээр маш гоё ажилласан. Тэгээд ямарваа нэгэн юмд эргээд харамсах мэдрэмж би өөрөө авах амар дургу. Тэр харамсах мэдрэмжтэй амьдрал гэдэг хүнийг дотроос нь идээд идэг юм шиг санагддаг. Тийм болохоор нөгөө харамсахгүй тулд ер нь бүхнээ тавьж орсон гэж ойлгож байна. Медалигээс баяр хогийн дугаар 277 нийслэл фитнес-клубын тамирчдын пүрэвчрийн шүүдэр цэцэг. Энэгээр аврын автомедалигээс баяр шалгажээ. Яг энэ тэмцээнд ороод би 3 зорилготой орсон. За нэг дэх зорилго нь бол би чихэр шоколаднасаа ангижрий гэдэг зорилготойгоор ерөөсөө болж чадахгүй байсан насаараа идсэн учраас тэгээ тэндээс би айгүй аз жаргал ирчүүч кафег мэдэрдэг байсан. Тэгээд ямар ч байсан дотроос нь өөрийгөө ирүүлжүүлээ, эмчлэе гэдэг утгаар нэгэнтээ би насаараа бэлтгэл хийсэн хүн учраас чадна гэж бодсон. Хоёртоо би өөрийнхөө одоо амьдралаар ном бичүүлж байгаа 3 бот ном. Тэгээд тэр номныхоо нөгөө нэг зураг болоод гаднах нүүр зураг болон доторх зургуудыг нь би өөрийнхөө хамгийн гоё ингээд төгс хувилбар дээр очиод ахуулах юмсан гэж 11 жил мөрөөдсөн. Тэгээ тэр мөрөөдлөө бас биелүүлэх зорилгоор орсон. Гуравт нь бол мэдээж би ороод 3 алтыг авъя л гэдэг зорилготой орсон. Тэгээ аливаа юмд угаасаа хүн болгон төрүүлнэ л гэж ордог. Тэр хэмжээндээ угаасаа мөнгө санхүү, сэтгэл зүй, баг, өөрийгөө гэдэг ингээд маш олон зүйлийг бэлтгэх хэрэгтэй болдог. Тэгээд хувийн зохион байгуулалтаа айгүй зөв хийсэн юм уу да гэж би бас өөрийгөө дүгнэж хараад байгаа. Эргээд харахад бас амьдралын маань хамгийн гоё мартагдчихгүй бас дурсамжуудын нэг нь болж тэмдэглэгдэж үлдэхээр зүгээр хоёр иймхэн будаа өгөөд тэрийг ингээд хоёр халбгцсан чи дуусчих байгаа байхгүй. Тэгэл ингээд нэг юм дотор гол зураал ингээд гомдоол тэгэл тийм хоолтой хүн чинь бэлтгэл хийхээр яах вэ те нөгөө нэг төмөр мөмрөө өргөж чадахгүй салгалаад ухаалтах гад байна гэл за жоохон суучих за халуун усаа уугаад тэгээ жоохон байж байгаад үргэлжлүүлээ гэл те ус хоолгүй байхад яг юм хүмүүсээ техникийн зөвлөгөөн дээрээ хуваагаад дутчихгүй дээ ч юм уу те ингээд өглөө 10-аас ахуулаад орой 5 цаг хүртэл ингээд машиндаа ус хоолгүйгээр ингээд бид нар бүртгэлээ хийлгэжсэн. Тэр үе бол надад бүр ингээд амар юм гомдмоор, уйлмаар тийм мэдрэмжтэй санагдчихсан. Яагаад ингээд болоог байхад 10 цагаас дуудсан бол гэд тэрэнд очихын тулд 7 цагаас өглөө босч бэлтгэлээ хийсэн байгаа. Тэгээ ус хоолгүй байгаа. Яг тэр тал нь бол зохион байгуулалтгүй санагдчихсан. Тэр шагналын мөнгө би бол угаасаа ямар ч юм хүлээлтгүйсэн учраас надад их байна, бага байна гэдэг ямар ч бодол төрөөгүй. Зүгээр надад нэр хүнд нь эргээд тэр алтан медалийн цом авч байгаа миний өөрийн хөлс, туслуулсан хөлстэй ингээд уйлж хонсон шүнүүд тэгээд ингээд өөрийгөө дахиад ингээд шинээр бүтээгээд өөртөө ингээд олж авсан мэдлэгүүд гих мэтчлэн энэ зүйлийн хувьд бол би өөртөө л зориулж байгаа шүү дээ. Өөртөө л зарцуулж байгаа, өөрийнхөө төлөө л хийж байгаа. Хиндээч гомдохын хинч хүчлээгүй, хинч хахаагүй. Тэгэхээр тэр зардал, сэтгэл зүй, орон гэр, ажил төрөлтэй, бизнес, хөрөнгө санхүү бүх юм хаяал сэтгэл шулуудад орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд орж байгаа хүмүүс ч гэсэндээ миний бодлоор шагналын мөнгөнд болж ордог гэж бол би ерөөсөй бодохгүй байна.
мэдээж өөрийгөө урлий, бүтээе, эргээд хинт хэрэгтэй, эрүүл болж ивэл, урт наслж ивэл те амьдралдаа гоё амьдрсан шиг амьдарч ивэл өөрт нь л хэрэгтэй. Тийм болохоор надад бусдаар бол айгүй гоё зохион байгуулалт ялангуяа тайсны зохион байгуулалт яг тэмцээний үеэр зохион байгуулалт бол таалагдсан. Яг өмнөх өдрийн тэр 2 хоногийн өмнө яг ус хооллоо хасцсан байх үед тэр бүртгэл хэсэг дээр бол би амар их жоохон стресст гэдсэн. Тэгээд нөгөө ороод ингээд доктуудтай сурангууд шүтэр цэцэг гэл ингээд эсн надад амар тухгүй байсан учраас тэгээд юу гэж шүтэр цэцэг л байгаа юу. Би чинь бас нэг хүн штэ тий зүгээр олонний танил байгаа маань миний буруу биш байгаад байгаа байхгүй юу. Тэгээд олонний танил болохын тулд бас насаараа хөдөлмөрсөн байна. Тэгээд тэр нь надад тухгүй байсан учраас би машинд ороод ер нь бол өдөржингөө хүлээсэн. Тэрийг бол хүмүүс над руу явуулсан, харсан. Тэр ямар хүн бичснийг ч би харсан. Тэгээд яг надад нэг жоохон онцгүй санагдсан хүн гавья тамирчин гэсэн. Тэгээ гавья тамирчин байж зүгээр ингээд анх орж байгаа тамирчинтай өөрийгөө харьцуулахаар одоо тэгж доошоо орно гэхээр би бас тэр хэмжээний нэлээд том үе юм байна да гэж өөрийгөө бас өндрөөр үнэлсэн. Тэнд ямар нэгэн лобби орсон гэж бодож байгаа бол тэр хүн бас лоббигоор л ямар нэгэн амжилтанд хүрч ирсэн хүн болов. Тийм учраас тийм харах өнцгтэй байгаа юм болов гэж бодсон. Хүн болгоны өнцөг өөр, хүн болгоны харах өнцөг өөр. Тийм болохоор тэгэл тэнд нь үлдээгэл одоо явахаас яах вэ те. Хэн бодох чадвараа илүү гоё том хараасаа, илүү гоё өөрсдийгөө хөгжүүлээсээ бити юм харанхуй энэ хар хайрцагндаа ингээд умбааж ивээд болоод байна, бүтээд байна гэд яваад агаасаа фитнесийн одоо тэмцээнд би нэг өөр цензуур тавья, цахиур хаглая, би нэг өөр хандлагаар ингэж бэлдэж ордог шүү гэдгийг үзүүлээл гэсэн зорилготой байсан. Тэрийгэж бас хийж чадсан байх гэж өөртөө айгүй бардан байгаа. Тэгэхээр тийм харанхуй бүдүүлэг хүмүүс нь маш цөөхөн байгаа гэдэгт итгэж байна. Тэгээ манай Монгол улс ер нь дэлхийд танигдаад эхэлсэн. Тийм болохоор бидний залуучууд ч гэсэндээ харах өнцөг, хандлага бүх юм өөрчлөгдөж байгааг ч гэсэн анзаарч байгаа. Тэгээ ялангуяа юм өсвөр насны хүүхдүүд маань бас илүү суралцаасаа, илүү өөрсдийгөө багаас нь хөгжүүлээсээ. Би өсвөр насндаа л бэлтгэл хийж эхэлж байсан. Тэгээд тэр хугацаанд би 19 жил ямарч одоо амжилт гаргаагүй юм шиг те. Ягаад гэвэл би зориглож орж байгаагүй. Тэгээд орж чадчихсэн гууд нь төрүүлжсэн байна. Тэгэл мэдээж бусдад алга тарч чаддаг хүн бусдын алга тарчлтыг хүртдэг гэдэгт би багасаа л итгэдэг байсан. Тэр бодол маань одоо ч хэвээрээ. Ганцаахтаа болохоор техникийн зөвлөгөөн дээр таарсан. Тэгээд бид хоёр бидээ амжилт хүсээд чи бид хоёр ямар хувь тавилангаар яагаад ийм хэцүү зовлонтой шаналлтай юм дээр таардаг байна гэд анх 22 онд би Америкаас Монголд ирчээд сарч болоогүй байхдаа бараг 10 идэл хонжохдоо Монголд юмны үн мөнийг мэдэхгүй байхдаа ганцаахтаа 21,000 шоунд орж исэн. Тэр үед бид хоёр хоёулаа бондгорч байж, тарганч байж, цатгаланч байж тэгээд 21,000-ад ороод би нэг талх аваад тэг нэг мэдэхгүй юм чи өсөдсөн. Тэгээд зүгээр талх аваад 1000 хэдэн зугаарч илээ. Тэгээд ганцаахт 600 төгрөг өрчлөө хожигдчихсэн байхгүй юу. Тэгээд би чамайг ногоо идэтгэл хүүхэн гэж бодсон шүү дээ. Ганцаах. Тэгээд би амьдралдаа хизээч ногоо идэж үзээгүй, хизээч дахиа идэж үзээгүй те. Тэгээд тэр бүх зүйлсүүдээ сая тэмцээнийхээ үеэр идэж сурсан. Одоо тэгээд амьдралынхаа хөвшил болгоод үргэлжлүүлээд аваа явна гэж бас бодож байгаа. Тэгээд ийм өсөж цангасан, ядарсан, цутарсан юмн дээр л таарах юм да гэд. Тэгээд дараагийн хоёулагийн 3 дахь одоо тааралт яг юу байх бол гэдэг нь бас айгүй сонин санагч ин гэд. Тэгээд амжилт хүсээд дүүгээрээ бахархаж ийн гэд. Тэгээ бид хоёр салсан. За тэгээ баярлаа. Маш олон хүмүүсийн одоо итгэл найдвар, тэ хүсэл тэмүүлэл, эрч хүчийг нь өгч, тэгээ маш олон хүмүүст бас урам зориг өгч байгаагаа яг саяны тэмцээний дараах одоо үр дүнгээрээ илүү ихээр мэдэрлээ. Тэгээд энэ хэмжээгээрээ амжилтаа улам баттгаж илүү гоё мундаг байх тусмаа даруй төлөв байх юм шүү гэж өөртөө загтаг. Илүү сайхан амьдрах тусмаа хүнээрээ байх юм шүү гэж өөртөө загтаг. Тэгэхээр та бүхнийхээ итгэл хүндлэлийг дааж явахын тулд хичээх болно гэж хэлбэрэн.